Ноён Жорж Орвел үхэхээсээ өмнө сүүлийн хэдэн жилээ сүрийтэд тэмцэж явах хугацаанд хажуугаар гаргасан түүний хамгийн сүүлчийн зохиол бол 1984. Өдгөө энэхүү зохиолыг түүний бичсэн номнуудаас нь хамгийн сайн чанартай гэж хүмүүс ярьдаг. 1948 онд бичсэн хэдий ч 1984 онд улс төр нийгмийн байр байдал ямархуу байх вэ гэдгийг уран зөгнөлт байдлаар дистоп роман болгон бичсэн. Дистоп гэдэг ойлголт нь харин эсрэгээр сөрөг, чихвцэн нийгмийн тухай төсөөллийг хэлнэ. Энэ номон дээр тоталитар нийгмийг харуулдаг. Тоталитар гэдэг нь нийгмийн бүхэл давхрахыг нэг үзэлд хүчээр захирагдах засаг. Иргэдийн улс төрийн идэвх оролцоонд тулгуурдаг ба нийгмийн амьдралын бүхэл эрхийг хянан захирахыг хэлдэг. Энэхүү номыг бичгэд Жек Лондоны 1903 онд бичсэн Гавцалдах хүмүүс хэмээх зохиол гойд нөлөөлсөн гэдэг. Энэхүү ном нь Смит гэгч залуу тэмдэглэлийн дэвтэр тэмдэглэж эхэлснээр эхэлнэ. 1984 оны 4 сарын 4. Тэр өөрийнхөө бодсон санснаа дэвтэр дээрээ буулгаж өөрийнхөө үзэл баримтлалыг хамгаалах хайтай байв. Гэхдээ түүний эргэн тойронд битүү том ахын дүр зураг, камер, бичлэг зурагтаар гарна. Том ахаас зүхтна гэж байхгүй. Өрөөд дандаа том ахын зураг байна. Лоодсон хаяг самбар эргэн тойронд энд тэмдгүү байдаг. Энд зөвхөн нэг нам, нэг хаан л байдаг. Энэ том ах байдаг л. Дотроо том ахыг эсэргүүцэж том ах сүнтгүй гэж боддог. Гэхдээ ингэж бодож явах нь гэмт хэрэг бөгөөд энэ нь бол сэтгэхүйн гэмт хэрэгтэй ордог. Сэтгэхүйн цагдаа гэж байдаг. Хэрвээ чи намын эсрэг, том ахын эсрэг юм байвал чамайг барьж хорж цагдана. Чи эндээс зүхтж зайлахгүй. Эсэргүүцээч юу ч очиж долоохгүй ийм нийгэмд байна. Дэвтэр дээрээ та нар миний гар хөлийг эсэргүүцгийг хорих боловч миний бодол доторхыг хорж барьж дийлэхгүй гэж итгэв. Смит үнний яаманд ажилдаг бөгөөд тэрээр хуучин байсан бичиг баримтуудыг одоо нам юу гэж хэлж чинь тэр хэлснээр нь сольж бичдэг. Худлаа мэдээллийг худлаа болгодог. Үнэн мэдээллийг ч худлаа болгодог. Намын хэлснээр бичиг баримт тоо, статистик бүгдийг засаж бичиж залруулдаг. Бичиг засны ажил хийдэг. Тэрээр 40 орчим настай хөлнийхэн судас нь бүдүүрсэн бөгөөд чангарч өвддөг. Эхнэртэй гэж боддог чихнэр нь яг үндэ уулзч уучраагүй 10 жил болж байгаа. Салж болохгүй, сарнж болохгүй, хүүхэдгүй, эхнэртэй гэсэн нэртэй чихнэртэйгээ хамт байдгүй ганц би гой нэрээ. Энэ нийгэмд чи хүнтэй гэрлэж болохгүй. Гэрлээ гэхэд хүүхэдтэй болж болохгүй. Хүүхэдтэй боллоо гэд чи намын төлөө л хүүхэдтэй болох ёстой. Бэлгийн харьцааг хориглдог. Харин ч эсрэгээр бүгд онгон зандан ариун байх ёстой. Намынхаа төлөө л явах ёстой гэж хүмүүсийг ухуулдаг. 100% намын төлөө явуулах зорилготой нийгэм. Хүмүүс өдөр бүр талбай дээр цуглаж том ахынхаа зурагтай тэлхцийг бөөнөрөө ширтнэ. Тэгэн тэр хүнд баярлаж талархацснаа илэрхийлнэ. Үзэн ядалтын нэг минут гэж гардаг бөгөөд энэ нь том ахын эсрэг босдог Голденштайн гэх хүн гардаг. Энэ хүн гарангууд бүгдээрээ ойрлж зурагт руу хашгирч хамаг муухай заваа үгийг хэлж намын эсрэг хүмүүс бүхээсээ тонлоосоо гэх хэрэгтэй. Энэ нь нэг бодлын намын эсрэг гарвал ямар хорвшигтай вэ гэдгийг харуулж байгаа. Смит тэр дунд ч гэсэн ойрлож үзэн ядж байгаа дүрсгэж байгаа чидий ч Голденштейнтэй нэг баг болж хамтарч энэ нам том ахын эсрэг босхийг дотроо битүүхэндээ хүсдэг. Гэтэл түүнтэй адилхан санал нэгтэй нэг бүсгүүдээ тэр бэр учирдаг бөгөөд тэр бүсгүүдтэйгээ сэтгэл татгадсан байнга уулздаг. Бэлгийн харьцаанд ордог. Нэг өрөө түрээсэлж авсан бөгөөд тэр өвгнөөс авсан түрээснийхээ өрөөндөө өдөр болгон уулздаг байл. Гэхдээ тэр хоёр хамтдаа байж Голденштейний бүлэгт хамтдаа орё гэсэн төлөвлөгөө гаргадаг. Тиймээс тэр хоёр Брайан гэх хүнтэй уулздаг бөгөөд тэр хүн нь тэднэрт Голденштейний бүлэгт орвол чи ийм гарын авлага авна гэд ном өгдөг бөгөөд тэрийг нь уншнаа. Смит тэр Жулия гэгч сайхан бүсгүүтэйгээ хамт нэг орон дээр хөвтөн тэр ном гарын авлагыг дийлгэж уншиж Жулия цээжин дээр нь дэрлэн хөвтөн чимээгүйхэн сонсох бөгөөд Смит чангаар уншиж байлаа. Энэ нийгэмд байдаг үрээ үг бол дайн бол инх тайван, эрх чөлөө бол боолчлол, үл мэдэх бол хүч чадал гэсэн. Энэ үгний утга агуулга санааг тайлбарлан хүмүүсийг яаж доороо үдирдэж захирддаг вэ? Дээд түвшин, дунд түвшин,
доод түвшин гэж байдаг. Харин доод түвшингийн хүмүүс бол өдрийн хоног хоолоо яая гэж бодож байгаа хэвтед улс төр удирдлагыг тоож анзаардаггүй. Засаг захиргааны ямар эрх мэдэл шийдвэр гаргаж байгаа. Тэднэрт огтхон чамаа байхгүй. Хоногийн хоолоо яая гэж л бод. Харин дунд давхарг бол дээд давхартай байраас солихыг хүсдэг. Харин дээд давхарг бол яг энэ чигээр нь байлгаж захирж дээр нь удаан байхыг боддог. Гэх мэт нарийн ширийн зүйлүүдийг товч бөгөөд тодорхой бичсэн байл. Смит би яаж энэ зүйл явагдгийг ойлгож байна. Гол нь яагаад энийг хийгээд байгааг би ойлгохгүй байна гэж хэлдэг. Тэгэж бодож байтал харамсалтай тэр хоёр баригддаг. Иймэрхүү нийгмийн эсрэг, намын эсрэг үзэл бодолтой хүмүүсийг ууршуулна гэж хэлээд алга болгодог байлаа. Ийм хүмүүсийг хайрын яам руу аваачдаг бөгөөд тэнцэнэ юу хийдэг нь тодорхойгүй. Тэр хаваар хүмүүсийг явахыг ч хориглодог. Зарим хүмүүс нь амьд өгсөн ч мэдэхгүй их алга болдог. Тэр хоёр тийшээ явлаа. Хөөрх юм уу эмхтэйг илгэрүүн зохиж хүчтэй унгаагаад шуудаа үрж байгаа юм шиг л хоёр том биетэй залуучууд үрээ таваад гарлаа. Смит ганцаархнаа өрөөнд. Тэрээр нэг л мэдхэд тухай алдаж ганцаархнаа өрөөндс ирхэн тэрэ. Смит яг хаана байгаагаа мэдэхгүй ч гэсэн дотроо хайрын яамд ирсэн байна гэж таамаглаж байна. Дотроо Жулия яаж байгаа бол тэрийг минь зодож тамалж байгаа болов хөөрхийн амьтанд туслах юмсан да гэж их л бод. Энэ хэд намайг яавалч яг гол нь Жулия гэх миний сэтгэлийг эднэр орж дийлэхгүй гэж дотроо найд. Гэтэл өрөөнд Голденштейны багт оруулна гэж гарын авлага өгсөн Брайан гэх залуу ороод ирэх тэрэ. Смит түүнийг танихгүй. Та бас баригдсан юм уу? Тэгэхэд түүнийг авч гарan Брайан зодож, нүдэж, тамалж өгнө. Хитэн том биетэй залуучууд орж ирэн түүнийг бороохоо гутал барьж авсан хамаг юмараа л цохиж нүдэж балбад. Тэр болгонд нь л орилж энийхээ хооронд намайг халаад өгөөсэй гэж маш их гортон Смит. Хитэн хоног, хитэн сар нойр хоолгүй явснаа тэр мэдэхгүй. Цаг хугацааны ч баримжаагаа алдсан. Зоддороос зодуурын хооронд яргалуулж тамлуулсаар хөөрхийн амьтан маш их турж эцэж халтар хэртэй аимшигтай болж байл. Битүү шарах сорив. Түүний 32 шүд нь одоо 12 хол болсон байл. Энэ их тамлалт яргаллын үр дүнд Смит өөрийнхөө хийгээгүй хэргийг хийсэн юм шиг хүлээн маш их гэмт хэрэг хийсэн ялтан болж байлаа. Энэ бүхний эцэст Брайан Смиттэй ярилцсан. Тэрээр чи том ах байдаг гэдэгт итгэдэг гэхэд Смит том ах гэж үнэхээр байд юм уу? Байдаг. Чи том ахыг хүндлэх биш, бүр хайрлах ёстой. Чи нам засгийн юу гэж хэлж байгаа үг бүрийн сайтар дагаж мөрдөх ёстой. Чи бол хинч биш. Хүн бүрэн дүүрэн бүр өөртөө юу ч үлдээлгүйгээр захирагдаж чадах юм бол хүн өөрөөсөө бүр мөсөн татгалзаж чадах юм бол тэр хүн намд шингээд өөрөө нам болох юм бол агуу их хүчтэн хөшгөө мөх болж чаднаа. Хоёрдугаарт эрх мэдэл гэдэг бол хүмүүсийн өмнө эрх мэдэлтэй байх, мах цусан биеийн эзэн байхаас гадна хамгийн гол нь оюун ухааныг захирах явдал гэдгийг ойлгох нь зүйтэй. Бид аль хэзээ материйг захираад хилцсэн. Бид тэртээ тэргүй хүмүүсийн оюун ухааныг захирна гэж хэлдэг. Хөв хүн гэж байхгүй, нам засаг л гэж байгаа. Хөв хүний үзэл бодолч гэж байхгүй, нам засгийн л үзэл бодол баримтлал гэж байгаа. Смит чи өөрийгөө хүн гэж бодож гинүү гэхэд Смит тийм ээ гэнэ. За тэгвэл чи өөрийгөө толинд хардаа гэхэд Смит өөрийгөө харахад аимшигтай турцсан, битүү хэр тоосондоо дарагдсан хүн гэж хэлэхэд аимшигтай муухай дүр төрхтэй болцсон байл. Брайан түүний амийг ангаалгаж байгаа нэг шүдийн суг татан газар шийтгэн тэрэ. Тэрээр түүн рүү хэлэн чи хэрвээ хүн юм бол хамгийн сүүлчийн хүн. Бид нэр хүн төрлөختөн байхгүй болгоцсон. Чи өөрийгөө ямар хүн гэдгийг хардаа. Ийм муухай биш үү гэж өөрийг нь бодож чигшүүлдэг. Улмаар Смитийг Жулиагаас ч урвуулдаг, Жулиагч Смитээс урвуулж тэр хоёрыг хайр сэтгэлгүй болгож хүргэж чаддаг. Энэ бүхний дараа тэрээр эргээд хуучин амьдралдаа орж Жулиятай таардагч, Жулиятай юу ч ярьж минь тус сүртэй юм бололгүйгээр салцгаадаг. Тэр хэдийн
аль хэзээ гал нь бөхцөн намын эсрэг болохгүй тархин угаагдсан хүмүүс байл. Смит нэгэн кофе дэлгүүрийн газарт сууна. Том ахын дэлгэцээр харж удаан хаширтна. Тэрээр нүдэндээ нулимстэй том ахт би чамд хайртай гэж хэлээд энэхүү зохиол маань дуустдаг байгаа. Энэхүү нийгэмд болж байгаа үйл явдал 2026 он одоо болтол байдгаа гэж хүмүүс харж үзэж дүгнэдэг. За тэгвэл би Монгол улсад энэ нийгмийн тогтолцооны багахан ч гэсэн үйл явдал байна уугүй юу гэдгийг та бүхэнд хэлж өгье. Нэгдүгээрт том ах гэж гардаг. Энэ нь Монгол ардын нам. Гадны их дээд сургуульд жишээ нь дэлхийн улс судлал гэдэг хичээл ороход Монгол улсыг ардчилсан улс гэж заадаггүй. Эрх чөлөөтэй сонголт хийх хэрэгтэй гэсэн нэртэй ч сонголт байхгүй. Үргэлж нэг нам ялдаг том ахын гарт орсон улс. Хоёрдугаарт түүх өөрчилдөг. Үнэн зөв мэдээллийг буруу болгоод бусдад зөв юм шиг итгүүлдэг. Энд хорвоод нэг л үнэн байгаа гэдэг. Жишээ нь Монгол улс иргэд бүгдээрээ хуучин ургийн бичгээ мэддэг. Бүр 9 үеэ мэддэг. Би тэр овгийн, тэр аймгийн, тэр хүний, тэр хүний хүүхдийнх нь гэд ярьдаг байсан. Харин одоо бол ургийн бичиг төрөл садангаа мэдэхгүй болгосон. Хуучин байсан тэр монголчууд одоо зөвсрээл дээдлэн 3-4 үеэ л мэдж байгаа. Гуравт хизээч гэр бүлтэй болохгүй. Үр хүүхдтэй болсноор ажил амьдрал карьерт нь харшлана. Бүх цаг заваа зөвхөн намынхаа төлөө л зүтгэнэ. Үр хүүхдтэй болох бэлгийн харилцаанд орох нь гэмт хэрэг. Зөвхөн намдаа л зориулж хүүхд гаргана гэдэг. Одоо цагт 3-4 хүүхдтэй болвол их гэж үздэг. За бүр зарим нь хүүхдтэй ч болдоггүй. Асар их үүрэг хариуцлага, зарлага, мөнгө гэдэг. Гэтэл хуучин 8-9 хүүхдтэй байсан. Олуула байсан. Энэ нэг бодлын бид нэр энэ системд нь баг-багаар нэвтрээд байна гэж би харж байна. 4. Хил үгсийн сан дүрмэн дээр нь ажилдаг. Одоо жишээ нь нэг утга санааг маш олон үгээр илэрхийлж хэлдгийг зөвхөн нэг үгээр болгоод бусдыг хасч үгийн санг нь багасгадаг. Зорилго нь хүний сэтгэхүйн цар хүрээг хүмж байгаа явдал. Жишээ нь эрт дээр үед монголчууд та амархан сайн яваад хүрээд ирвүү, аян замдаа ядарвуу, бие лагшин тунгуулах уу гэж мэддэг байсан бол одоо зүгээр сайн байна уу л гэж мэддэг. Зарим хүмүүс бүр мэдлэгч юм шүү дээ. Хамгийн сүүлийнх нь тоо баримт статистикаар дандаа өмнөхөөсөө илүү байна, сайн байна гэдэг. Хоол хүмс өмнөхөөсөө 10% ихслээ, хүмүүсийн дунджиж наслалт 10-аар нэмэгдлээ. Эдгээр бүгд худлаач гэсэн үргэлж мэдээлсээр хүмүүсийг сонирхож харахгүй болтол зарладаг. Монголд одоо жишээ нь утаа, гарын бохирдол те өмнөхөөсөө арай сайн байна, багасж гин, буурж гин гэдэг ч яг бодит байдал дээр хідүүлэнд нь ямар ч ялгаа байдаггүй. Харин ч улам ихсээд гаццаад хүмүүс хүж үргэлжлээд байдэн штэ. Тэгэхээр энэхүү номны 3 урай үгийг эсрэгээр нь ууших юм бол жинхэнэ утга нь гарч ирдэг. Их тайван бол дайн, боолчлол бол эрх чөлөө, хүч чадал бол үл мэдэх. Та юу гэж бодож байна?